Эр хавраас нийслэл түүхийн нөөц хэрэглэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гаргасан энэ шийдвэр нийслэлчдийн төлс нөөцний хэрэглээг эрс өөрчлөх төлөвтэй. Мөн нийслэлийн гэр хорооллын 202 мянган өрхийг жилд 1.1 сая тонн нүүрсээр хангадаг нүүрсний компаниудын борлуулалт зах зээлд ч өөрчлөлт гарахаар байна. Багнуур шивээ аваад ирэх дотооддоо нүүрс нийлүүлдэг томоохон компаниуд бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг дулааны цэцлэгаан станцуудад зардаг. Тиймээс түүхийн нүүрсийг хориглох шийдвэр эдгээр компаниудад төдийлөн нөлөөлөхөөргүй байна. Харин налаахын нүүрс олборлагчдын хувьд байдал өөр. Жижиг компани хувь хүмүүс л нүүрс олборладаг налаахын уурхаад энэ хоргийн буулт нь хамгийн хүнд тусгаар байгаа юм. Налаахын нүүрсний амуут хаагдана гэдэг хитгэн компани нинжа нарын асуудал биш. Уурхаа хаагдвал олон мянган өрх орлогын их үүсвэргүй болох нь нийтлийн дэлгэрэнгүй 5 гарагийн дугаараас уншаарай.